За, Монгол улсын ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг улсын их хурлаар хэлэлцүүлж байна. Сүүлийн 10 жил Зандаж шатар дарга Монгол төрийн хамгийн хариуцлагатай ажил албанд томилогдож ажиллаж исэн ийм хүн хөгжил дэвшлийн сайн зүйлч тантай хамааралтай, сар зүйлч тантай хамааралтай гэдгийг онцолж хэлмээр байна. Ер нь энэ судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээлэл, улс төрчид асуудлыг шийдэх ёстой төр засаг, иргэдийн өмнө байгаа гол асуудлыг шийдэх ёстой төр засаг өөрөө асуудал болсон байна гэдэгтээ та санал нийлж байна уу? Өнөөдөр улсын их хурл иргэдийнхээ өмнө тулгамдсан эдийн засгийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр хууль хэлцэх ёстой байтал төрөө төхнүүлэх тухай асуудлыг энд ярьж байна л да. Хоёрдугаарт нь иргэдийн хамгийн шүмжилтэд хандж байгаа зүйл бол энэ хариуцлагын асуудал. Бид нар бүгдээрээ мэддэг. Олон янзын гэмт хэргийн шинжтэй зүйлийг олон нийтийг талцууч хүргчгээд асуудлыг нь шийддэггүй, мухралдаггүй. 60 тэрбумын хэрэг, нүүрсний хулгай, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудал, боловсролын сангийн зээлийн асуудал гэх мэт энэ асуудалд нэр холбогдсон ийм хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээл гэж та кабинетд авахгүй байж чадах уу гэдэг ийм хоёр дахь асуултыг асуумаар байна. За гурав дахь асуулт бол Чингэлтэй Сүхбаатар дүүргийг төлөөлж миний бие улсын их хурл сонгогдсон. Нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлыг бүгдээрээ ярьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр орон сууцны яг ямар бодлого барьж ажиллах юм бэ гэдгийг та бас тодорхой нэг тайлбарлаж өгөөч гэж бодож байна. Дөрөвдүгээр асуудал энэ газрын эзэн бол тэр өмтөн байх ёстой гэж би боддог. Сүүлийн 20 жил иргэдтэй газар өмчлүүлэх хуулийн хүрээнд нийт иргэдийн 20% газартаа уссан. Гэр хороолд амьдарч байгаа, аймагуудад амьдарч байгаа, хөдөө суманд амьдарч байгаа иргэдийн гол өмч нь бол энэ газар. Газрын харилцаа, газрын реформ дээр та яг ямар байр суурьтай байх юм бэ? Өнөөдөр тусгай хамгаалтын бүсэд байдаг ууланд нам амаар нь газар аваад, отог нэртэйгээр зөвшөөрөл аваад, хаус хороол барьчихсан. Гэтэл жирийн иргэн хуулийн хүрээнд өөрийнхөө 0.7 га газрыг авч чадахгүй юм хэмжээнд байна. Иргэд нь өмчтэй болох гэхээр хаалттай, эрх мэдэлтэй хүн хууль зөрчөөд өмч хөрөнгөтэй бол. За Баатар хөгшөнд 1 минут нэмж өгье. Тэр Улаанбаатар хотын асуудал туулгалын урдл, туулгалын хойдол гэж хуваагдчихад байна. Хүн амынх нь 50% энд амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Хотод нүгөөд ирсэн хүмүүсийн буруу гэж байхгүй. Амьдралын чанараа дээшлүүлээ, боловсрол хичээл сургуульд ойртъя, хүүхдээ нэг сайн хүн болгоё гэд энд ирсэн. Тэгэхээр Улаанбаатарчуудын асуудалд яг ямар бодлогоор хандах юм бэ гэдэг ийм асуудал байгаа. Хамгийн сүүлд нь засаглал, төрийн менежментэд дижитал шилжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах юм байна. Дэлхийн нийтийн хандлага бол хиймэл оюуны хэрэглээ, цахим шилжилт, энэ цахим хуваагдлыг бууруулах чиглэлд бүгд анхаарч байна. Энэ асуудалтай бол би санал нэгдэж нийлж дэмжиж байна. Хамгийн гол асуудал энэ цахим шилжилт бол технологи биш. За улсын хурлын гишүүн Баатар хөөгийн асуултанд Зандаж шатар дарга хариулъя. 4 номерын микрофон байна уу? За Баатар хөө сайдын асуултанд хариулъя. За нэгдүгээр иргэдийн зовлон бол энэ хариуцлагагүй зууд болсон. Түүнээс төр өөрөө болоогүй гэж бодож байна. Монголын төр ард түмнийхээ талд байдаг, ард түмнийхээ төлөө байх ёстой. Энэ зарчмаа алдсан бол ард иргэдэд зовлон болж байгаа бол тэнд ажиллаж байгаа сайд, төрийн албаны түвшиндүүд бүгд үүндээ анхаарал төвлөрөх шаардлагатай. Ер нь дижитал пост гэдэг засгийн газар дэлхийд даяараа нэвтэрч эхэлж байна. Энэ бол хиймэл оюун ухаан,
дижитал захим шилжилтийг технологийн дэвшлиг үйл ажиллагаанд ашигласнаар цаг зардал хэмнэх цаас хэмнэх төдийгүй иргэдэд хөнгөн шуурхай авилгагүй төрийн үйлчлэгээ болгох ийм жишг. Энэ талаар одоо тэрбум модны төсөл дээрч за мөн иргэдийн нэг цонхны үйлчлэгэн дээр ч гэсэн Баатаргүй сайд бас хамтарч ажиллаж олон сайхан санаачлал төшүүлж ирсэн, гүрж стооны жишээг ярьж ирсэн. Энийгээ бид ажил хэрэг болгох ёстой. Энэ дээр бид хамтарч ажиллах ёстой. Хиймэл оюун ухааныг захим шилжилтийн болгоор хэрэгжүүлэхэд үндэсний хиймэл оюун ухааны стратегийг батлах, дата төв бий болгох захим шилжилтийг хийм зайлшгүй шаардлагатай. Тэрийн үйлчлэгээний дата төвүүдийг нээлттэй болгоод API хэрэгжүүлэхэд энэ Улаанбаатар хотын төвжирлийг шийдэх ч гэсэн том дэвшил болох ёстой. За хоёрдугаар асуудал гэр хорооллыг орон сууцчлуулахад бол газрын реформ чухлаа. Та бас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй уралд ажиллаж исэн туршлагатай хүн. Газрын эмчиллийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй урлын тогтоолоор баталгаажуулж нэг мөр өмчийн гэрчлэгээ болгох, өмчийн тухай хуулийг баталж өмчийн хамгаалт, өмчийн эрхийн асуудлыг нэг мөр шийдэх, газрын тухай хууль иргэний хуульд тулгуурлах ийм зохис шаардлагууд бий. За бүсчилсэн төлөвлөлт сая алдарч ахуулан гишүүн ярьж байгаа нийслэлийн дүүргүүдийн заримыг хот болгох, төвлөрлийг сааруулах энэ зохис бодлого бол үнэтэй уялдах ёстой. За энэ чиглэлээр сангийн яамны баталгаа гаргахын тулд орон сууцчлалтын банк гэж би яриад байгаа энэ зарчим бол өөрөө боонд гаргаад өөрөө санхүүжүүлээд өөрөө тэр орон сууцаа барьцаалчих учраас ирээдүйн баригдах орон сууц учраас энэ хөрөнгийн бүтэн иргэд болдог учраас санхүүжилттэй ч босгоно, иргэдийнхаа эрэлтийг чангана, нийлүүлэлт буюу барилгын компаниудаар чангадаг ийм тогтолцоог бол нэлээд сайн би судалсан Монгол банкны чиглэлээр ажиллах зорилттой судалж байхад энийг бол Монголд бүрэн хэрэгжүүлэх болцоотой, гэр хорооллыг барилгажуулах, орон сууцчлах болцоотой. За энэ орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бол олон улсын валютын сан, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр санхүүжүүлэхээр ярилцж ирсэн. Энэ бол урагшаа явж байгаа гэж бодож байна. Ингээд гэр хорооллоо барилгажуулахад Улаанбаатар дээр улам сайхан болгоцсон, улам нэмэгдээд авах биш, хар хорин шин суурьшлийн бүсүүд хотуудаа дэмжих бодлогыг орон сууцчлалтын банкаар орон нутагт хэрэгжүүлж замаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулах бодлогыг давхар хэрэгжүүлжээж энэ бод дүр дүн гарнаа. 2024 оны байдлаар бол 733,394 иргэн газар өмчилж эзэмшиж байгаа гэсэн мэдээллийг газар зохион байгуулалтын газраас гаргасан байдаг. Улаанбаатар тэгэхэд 236,345 иргэн газар эзэмшиж байна. Иргэдийн газрын өмчийн үн цэнийг нэмэгдүүлж өмчлөх эрхийг баталгаажуулж байж энэ жих нөгөө Эрнандо де Сото гэлээд капиталын эргэлтэнд орох, капиталын нийгэм иргэдийн амжиргаа хөрөнгийн эргэлтийг сайжруулах энэ бод баталгаанд ордог, эдийн засгийн эргэлтэнд ордог, bankable assets буюу одоо ийм эргэлтэнд ордог нөгөө орон сууцчлалт хэрэгждэг юм бод нөхцөл бүрднэ. Ер нь бас энэ Улаанбаатар хот бол бас төлөвлөлтгүй байсныг харгаа одоо замбраагүй газар болгол зохион байгуулалтын алдаа одоо энэ гандангийн орчмыг гэхэд өнөөдөр энэ газрын